Энэ зууны сүүлээр Европын Альпийн нурууны алдарт мөснүүдийн эзлэх талбай дэлхийн дулааллын нөлөөгөөр 75% багасна гэсэн дүгнэлтийг Британий эрдэмтэд хийснийг Итардас агентлаг мэдээллээ. Канадын Британий Колумбужийн их сургуулийн мэрэгжилтнүүд дэлхийн дулааллын нөлөөгөөр дэлхийн улсын ориглыг бүрхсэн мөсөн бүрхөвч болон мөс хайлах үйл явцыг компьютероор загварчилжээ. Америкийн агаарын нислэг сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний төв НАСА болон Британий цаг уурын байгууллагын мэрэгжилтнүүдийн боловсруулсан онолыг загваруудыг тулгуурлан тийм судалгаа хийсэн байна. Ажлын үр дүнгээс үзвэл 2100 он гэхэд дэлхийн хэмжээнд мөсний эзлэх талбай дунджаар 15-аас 27%-аар багасна. Гэхдээ энэ үйл явц газар зүүн янз бүрийн бүс нутгийг харилцан адилгүй хөндөх юм. Жишээ нь Гренландын болон Азийн уулсын мөсний талбай ердөө 10%-аар буурах бол Шинэ Зеландих 70%-аар, Европын Альпих 75%-аар багасах юм байна. Мөсний талбай багасах нь өндөр уулын, тухайлбал Балбын нийслэл Катманду, Боливийн Ла-Пас хотод усан хангамжийн асуудал нүрэлэхэд хүргэх юм байна. Тэрчлэн уулын мөс хайснаар далай тэнгисийн усны түвшин энэ зууны сүүлээр 8-аас 16 см-ээр дээшлэх юм байна.